Би 2 хүүхэдтэй. Том хүүхэд маань 10 настай охин, бага хүүхэд маань 4 настай хүү байхгүй. Тэгээ саяхан энэ нийгэмд биднийг ингээд айлгсан, эцэгчүүдийг айлгсан, хүүхдүүдийг айц давтуулсан эмэгтэй хүүхдүүд бие биегээ зодсон энэ асуудал гарсан. Энэ асуудлаас болоод манай охины сургууль дээр багш нь энэ талаар мэдээлэл өгөөд хүүхдүүдтэйгээ ярилцсан байна. Тэрийг мэдсэний дараа би охинтойгоо бас ярилцах шаардлага гарсан. Багштай нь юу гэж хэлсэн бэ? Энэ ямар асуудал болсон гэдгийг чи яг аль талаас нь ямар мэдээлэлтэй байна вэ? Юу болсон гэж байна? За энийг сонсоод миний охин юу гэж бодоо, чамд ямар сэтгэл төрсөн бэ? Ангижийн хүүхдүүд юу гэж хүлээж авсан бэ гэх мэтчлэн би ярилцсан тулд эхлээд охиноосоо асуусан. 10 настай дөнгөж 11 хүрж байгаа ийм хүүхдүүд гэж надад одоо маш гоё зүйлүүд хэлж өгсөн. Тэгээд би тэр сэдвүүд дээр нь надад зөвлөх ярилцах шаардлага гарсан учраас би охиндоо энэ зөвлөсөн зүйлүүд маань бас ингээд зарим хүүхдүүдэд хэрэг болж магадгүй гэж бодоод ингээд бичлэг оруулъя гэж бодсон. Охин маань надад ингээд ээжээ би энэ зүйл босон зүйлийг мэдээд хараад энэ бичлэгийг хараад надаа 3 зүйл маш хэцүү байна. Нэгт нь би тийнейжер нас буюу өсвөр наснд очихоос үнэхээр хайсан. Өсвөр нас гэдэг чинь амар нас байт юм бэ ээжээ. Би өсвөр настай болмооргүй байна гэж хэлсэн. Хоёрт нь ээжээ би ер нь ингээд том болохоос бусад хүмүүсээс айж байна. Хүмүүс ямар юм бэ те. Надад ингээд гэртэл байвал гэр бүлийнхантай л байвал гой санагдаж байна гэж хэлсэн. Гуравт нь би нэг юм ерөөсөө ойлгохгүй байна. Хүмүүс яаж бие биегээ зодоод өвдөлт мэдэрч байгаадаа гэж өрөвтгийн оронд яаж аз жаргал мэдэрч, яаж баяртай инээж тэ хүний өвдөлтөөс яаж тийм мэдрэмж авч чадаад байгааг би ойлгохгүй байна. Хүмүүс ийм амар байт юм уу гэж ингэж надад хэлсэн. Энэ дээр нь би ингээд охинтойгоо ярилцаж зөвлөдөг шаардлага гарсан. Тэгээд охинтойгоо ярьсан, хэлсэн зүйлээ бас та нартай хуваалцъя гэж бодсон юм аа. Үнэн дээр ингээд тийнейжер нас буюу өсвөр нас гэдэг бол чиний хувьд хамгийн гоё нас. Өсвөр нас гэдэг бол эмэгтэй хүүхэд бол гоё эмэгтэй хүн болдог тий. Эрэгтэй хүүхэд бол өөрийнхөө эрэгтэйлэг бие бэлтрийн өөрчлөлтүүдийг олж хардаг. Маш гоё амьдралаараа найзлах найзуудтай болдог. Амьдралынхаа хамгийн гоё дурсамжийг бүтээдэг. Юунаас ч айхгүй хөвгөлтөө цайлган цагаахан байдаг. Магадгүй анх удаа хинэгнийг хайрлах, дурлах мэдрэмжийг авдаг. Анх удаа хинэгнээс хамгийн гоё үгийг сонсдог тий. Өөрийгөө олдог, мэрэгжлээ сонгодог, амьдрал руу дөнгөж ордог хамгийн гоё нас бол өсвөр нас ахгүй юу. Тэгээ энэ наснаасаа ингээд айгаад, эмээгээд өөрийгөө бэлэн биш тий. Сэтгэл зүйн хувьд биш юм бэлэн биш болгоод энэ наснаас айчих юм бол дараа нь яаж амьдрал руу орох вэ? Яаж хүмүүстэй харьцах вэ? Тийм учраас би яг одоо ингээд эцэгчүүдтэй ч тэр мөн өсвөр насны хүүхдүүдтэй ч тэр чи хамгийн гоё насан дээрээ хамгийн гоё үе дээр явж байгаа. Яг л энэ үедээ цэцэг цэврүү шиг гоё танхил ариун тэг ийм гоё зүв сэтгэлтэй дотроосоо бусдыг хайрлж чаддаг, өөрийгөө хайрлж чаддаг ийм байж чадвал чиний амьдрал тэр чигтээ хайруулж хувирна. Эсвэргээрээ ингээд би ингээд тэр хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд ямар байгаа вэ гэдгийг бас охиндоо тайлбарлахыг хичээсэн. Энэ бол юу вэ гэхээр ганцхан тэр хүүхдүүдийн буруу биш зодоод аз жаргал ингээд мэдэрч байгаа юм шиг амар ингээд муухай байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн тэр хүүхдүүд ч гэсэн зөрөг сэтгэлтэй өвдчихсөн. Хайр аваагүй, халамж аваагүй, юмыг ойлгож задлж амжаагүй үе дээр явж байгаа. Мөн тэр хүүхдүүдийн гэр бүл эцэг ихэд ч гэсэн маш хэцүү байгаа. Ээж аавд нь ч гэсэн өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр хүүхдээ гомдоосон, сэтгэл зүйг нь хаасан ч юм уу те. Одоо ямар нэгэн тийм характер гаргахад нь өөрсдөө ч гэсэн муугаар нөлөөлж байгаагаа мэдэхгүй өчнөө үйлдэл болж байгаа. Тэгэхээр ямар нэгэн муу зүйл болно гэдэг нь ганцхан тэр муу юм хийж байгаа хүнээс шалтгаалдаггүй цаана гэр бүл нийгэм маш олон юм нөгөө нөлөөлдөг. Тэгэхээр ийм зүйл дээр нь бид нар ингээл бүгдөөрөө чанга дуурал бүгдөөрөө тал талаас нь муулаад үзий ядах бол надад бол буруу санагдаж байгаа. Миний хувьд бол бүх өвчлөл, бүх сэтгэлийн асуудал, бүх гэмт хэрэг хийж байгаа энэ дэлхийн ертөнцийн дээр гэмт хэрэг хийж байгаа амьжигтай бүхэл хүмүүс бага насндаа маш хэцүү амьдрал үзсэн, хайр халамж аваагүй, өөрсдийнхөө ингээд мэдрэхийг хүссэн хайрын саваа дүүргэж чадаагүй, ийм л сэтгэл зүйн гэмтлээс болоод хүмүүс өвддөг, шархалдаг, үзий яддаг, хорсдог бүх муу муухай зүйл гардаг. Тэгэхээр угаасаа томчууд ч тэр хүүхдүүд ч тэр ерөөсөө энэ нийгэмд маань хайрлагдаж үдсэн хүн байхгүй болчиход байгаа байхгүй. Хинч хайрлагдаж халам хамгаалуулж те ингээ хайр гэдэг нэг бүрэн бүтэн авч чадахгүй, нийгмээсээ ч авч чадахгүй, улс төрөөсөө ч авч чадахгүй, ээж аав гэр бүл найз нөхдөсөө ч авч чадахгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд бүгд сэтгэлийн өвчлөлд автчихсан хүмүүс ихссэн байгаа учраас ийм болоод байгаа. Харин эсвэргээрээ ийм үед нь бид нар хайрын талаар ярилцаад бие биегээ уучлж өршөөгөөд алтаа гаргаж байгаа хүмүүсээ хайраар халамжаар усалж аваад те ингэх ёстой гэж би боддог. Тэгээд улс орон гэдэг бол эзэнтэй
толгойтой цэцэн цэлмэг хүмүүс нь гарч юм ярьдаг, хүмүүстэй юмыг тайлбарлаж өгдөг байх хэрэгтэй гэж боддог. Яг одоо энэ цаг мөчид бол манай Монгол эзэнгүү, толгойгүй, цэцэн цэлмэг хүмүүс нь хайцсан мэддэхгүй ийм болцсон юм шиг, шашин шүтлэгэн ч тодорхойгүй болцсон юм шиг санагддаг ийм замбраагүй 90 үе байна. Энэ замбраагүй 90 үе ч гэсэн бүхэл зүйлд нөлөөлж байгаа. Томчуудад ч тэр, багчуудад ч тэр те ийм зүйлээс болоод дөнгөж ургаж байгаа цэцэг шиг нэлхэн ялзраа хүмүүсд минь айц сураад дэлхийн ертөнц бүх зүйлээс айдаг болчих үү. Гэтэл дэлхий дээр аз жаргалтай зөндөө зүйл байгаа. Үзэсгэлэнтэй байгаль, хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс, бусдад тусалдаг сайн сайхан дэлхийг гэрэл гэгээд цацруулсан хүмүүстэй маш гоё найзууд, хамт олон гэр бүлгээд өчнөө гоё зүйл байгаа. Зөвхөн нийгэмд болж байгаа ингээд биднийг ухааруулах гэж болж байгаа, сэхэрүүлэх гэж болж байгаа энэ үйл явдлуудаас болоод хүүхдүүдээ айлгаад, томчуудаа айлгаад би биндээ ингээд нэг амар мэдрэмж өчгөөдэй гэж би бол дотроо санаа зовж байгаа учраас би охиндоо чи дэлхийн ертөнцийг нүдэ нэгээд хараа тий. Чийл зүв сэтгэлтэй, чийл бүх зүйлийг хайрлаж чадвал бүх зүйл чамайг буцаагаад хайрладаг. Байгальд ингээд одоо зам болохоор хэдүүлээ өглөө болгонгой байгаль руу мод руу алхачээ яа тий. Өглөө мод руу алхаад үзэсгэлэнтэй цэцэгсийг хараа одоо хавар цаг болж байна тий. Бүх юм ингээд амтад хичээнээсээ сэрдэг, цэцэг ногоо урмас сэрдэг ийм гоё улирал болж байна. Энэ улирал эмэгтэйчүүд маань гоё палаж өмсөөл, нүүр амаа гоё будаал, залуучууд маань цэцэг барьж гүгэл ийм гоё байдгаа. Тэгэхээр дэлхий дээр зөндөө гоё юмнууд байгаа. Дэлхий дээр өдөр болгон сайн сайхан зүйл болж байгаа. Өдөр болгон нар мандж гин. Бид нар таагүй болж байгаа зүйлүүдэд хайраар эмчилж, усалж итгээх хэрэгтэй. Мөн таагүй болж байгаа зүйлээсээ сургамж хичээл авах хэрэгтэй. Мөн дэлхий тэр чигээрээ муухай юм шиг те. Бүх юм муухай юм шиг. Нас томчууд амьдрал муухай юм шигээр ингэж хүүхдүүдтэй ойлгуулчих юм бол энэ үйлдэлээс болоод айлсан хүн амьдрал руу яаж орох вэ те, мэрэгчлээ яаж сонгох вэ, хүмүүстэй яаж харьцах вэ, найзуудтайгаа хүртэл гоёлон далангүй хөшиггүй харьцаж чадахгүй болчин те. Тэгэхээр бид нар яг одоо энэ үйл явдлаас бусдыгаа яаж хайрлах уу, халамжлах уу, хүндлэх үү, яаж бид нар бие биедээ гоё хайрын үг хэлэх үү, бид нар яаж нэг нэгнийхээ сэтгэлийг эдгэх үү, найз нөхд чинь чамд тэгээ таагүй эвгүй буруу юм ярьж байвал яаж тэрийн зөвөр зөв юм зүйл рүү чиглүүлэх үү гэдэг хайрын хичээлэл энэ нийгэмд хэрэгтэй байгаа байхгүй. Нийгэм миний одоо манай Монгол хүмүүст томчууд гэлтгүй, багчууд гэлтгүй бүх хүмүүст хэрэгтэй. Бид нар яг үнэндээ хайр гэдэг зүйлийг ойлгохгүй байгаасаа, хайрлаж чадахгүй байгаас болоод маш их гэмтэл аваад сэтгэл зүйн гэмтэл нь махан бэрээ ороод сэтгэлд биеийн өвчлөл болоо явж байгаа. Одоо ингээд багчууд маань ингээд өвдсөн байгааг бид нар сайн нийгмийн үйл явдлаас харж байна. Энэ хүмүүсийн сэтгэл нь өвдчихсөн хайрын дүүрэн биш, айцтай, хамгаалтгүй, ар гэр нь хайр халамж баг тавьж байгаа ийм байгаа. Гэтэл ар гэрийнх нь тэр ээж аав гэж байгаа хүмүүст нь ч хэцүү байгаа. Ажил амьдрал нь амжихгүй, нийгэм дарамттай тий, өршөөртэй ч юм уу ингээд цаг завгүй байгаагаас болоод өрөвдөлтөй анхаарал хандуулж чадахгүй, ярилцаж ойлголцож чадахгүй ч юм уу. Эсвэл за бүрий одоо болоо тий, материалын зүйл биш байлаа гэж бодоход сэтгэл зүйн асуудал тий. Яаж ярилцгаа мэдгүй, яаж халамжлахаа мэдгүй гэх мэтлэн үе шат болгондоо асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л энэ бол бүгд ганцхан аргаар имжлэн гэж би бодож байгаа хувьдаа бүх зүйлийг гоё уучлж, өршөөж, хайрлж, тэрвэрж авч алдсан үед нь хайр халамж үзүүлж, онж байгаа үед нь магтаал урамшил үзүүлж тий болохгүй байгаа зүйлийг нь уучлж, өршөөж, зөөлнөөр имжлэнү гэхээс биш хатуу ширүүн аргаар одоо юу лээ ял шийтгэл өгдөг ч юм уу ингэж явбал улмал гимтэлтэй улмал үзий ядсан улмал хорсолтой хүмүүсийг би болгоно улам ихээр нь үржүүлнэ гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ зүйлийг үржүүлэхгүй ангаая гэж бодож байгаа бол ангаалт, идгэлт, хайр, халамж, анхаарал, зөв ойлголт хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ өсвөр наснаас битгий хүмүүстэй айх хэрэггүй. Тэгээ том хүмүүс буюу амьдралд орохоос айх хэрэггүй. Амьдралд маш олон үзэсгэлэнтэй сайхан зүйлүүд байдаг. Чи зөндөө юмыг туулна. Чи маш олон хүнд туслана. Чиний амьдралд маш олон хүмүүс туслана. Бид нар бие биедээ тусалж хайрлаж байгаа учраас л амьдрал үргэлжилж байгаа шүү гэдгийг сануулмаар байна. Ингээд та нартай амжилт хүсье.